Та өнөөдөр химэл уу ухаан ашиглаж байна л да. ChatGPT-гээр текст бичүүлж, зураг үүсгэж заримдаа бүр ажлаа хамжуулна гэж туслаж байгаа шүү дээ. Гэхдээ үүнд нэг асуулт байна. Энэ одоо химэл уу ухаан үнэхээр ухаантай юу эсвэл зүгээр асуултанд хариулдаг машин уу гэсэн үг юм. Одоо бүр нэг шинэ үг хаа сайгүй сонсогдоод ирсэн. Тэр нь юу гэхээр AI agent. Хүмүүс бүр AI agent чиний өмнөөс ажил хийн гэж ярьж байгаа шүү дээ. Гэхдээ энэ яг юу гэсэн үг юм болоо? За тэгэхээр үүний талаар ихэнх тайлбар нь хоёр туйл руугаа хэтэрчихсэн байдаг. Нэг бол хит техникийн эсвэл ерөнхий байдаг. Тиймээс өнөөдөр би үүнийг маш энгийнээр тавхан тайлбарлах гэж байна. Хэрвээ та энэ видеог дуустал нь үзээд ойлгох юм бол энэхүү бидний ярьж байгаа AI agent гэдэг үг маань аимшигтай биш. Харин яг юу өөрчлөгдөж байгааг харуулсан бодит ойлголттой болно. Нэгдүгээр шат буюу эхний байдлаар тайлбарлая. За энгийн хиймэл оюухан бол асуултанд хариулдаг машин гэж ойлгож байна. За жишээ нь та ChatGPT-гээс ингэж асууж болно шүү дээ. Копи хуулцтын имэйл бичээд өгөөч гэх юм бол химэл оюухан танд цэвэрхэн соёлтой имэйл бичээд өгч. Та асуусан химэл оюухан хариулсан машингийн. Одоо харин ингэж асуувал яах вэ? Жишээ нь те миний дараагийн уулзалт хизээ вэ? Тэгэхээр химэл оюухан хариулж чадахгүй. Яагаад гэвэл таны календарт нэвтрэх хэрэггүй, таны бодит амьдралыг харах боломжгүй байгаа юм. За тэгэхээр энд нэг чухал зүйл байгаа шүү. Энгийн химэл оюухан бол их мэдлэгтэй, гэхдээ бодит амьдрал дээр чинь холбогдож чаддаг гэсэн. Өөрөө юу ч эхлүүлдэггүй, та асуухгүй бол тэр юу ч хийхгүй гэсэн. Нэг ёсондоо химэл оюухан бол хариулагч, ажил гүйцэтгэгч биш байгаа юм. За одоо хоёрдугаар шатны тайлбарлалаа оръё. Энэ бол AI workflow. Нэгсэндээ заасан дараалалаар ажилдаг AI буюу химэл оюухан гэж байгаа. Одоо жишээг арай өөрөөр ахиулж ярил л та. Та химэл оюуханд ингэж заавар өглөө гэж бодъё те. Миний уулзсан талаар мэдээлэл өгөх юм бол химэл оюухан эхлээд таны Google календарыг шалгаад дараа нь танд хариултыг өгнө. За одоо та чинь ингэж асууна шүү дээ. Миний хануутай их копи уулзалт хизээ вэ гэж асууна. Тэнгүүд нь химэл оюухан зөв хариулна. Учир нь яагаад гэвэл тэр таны календар руу орж чаддаг болсон буюу тэр эрхийг нь өгчихсөн гэсэн үг. Гэхдээ дараагийн асуулт нь тэр өдөр цаг агаар ямар авах вэ гэдээ асуувал химэл оюухан дахиад гацна. Яагаад гэвэл та цаг агаар шалгах гэж заагаагүй. Тэгэхээр эндээс нэг тодорхой ойлголт гарч ирж байгаа юм. AI workflow гэдэг бол хүн өөрчлөлт зааж өгсөн. Тэгээд тэр алхмуудаар нь явдаг систем гэсэн үг. Нэгсэндээ та ингэж хэлэх юм байна. Календараа шалга, цаг агаарыг шалга, тэгээд хариултуудыг нэгтгэг. Нэгтээ танд химэл оюухан хариултыг өгнө. Нэг ч алхмыг нь өөрөө нэмж санаачлахгүй шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол маш сайн автоматжуулалт гарч байгаа. Гэхдээ шийдвэр гаргагч нь хүн хэвээр байх юм байна. Химэл оюухан дээр зураг бичлэг үүсгэхэд тухайн дүр хийд юмсан дараагийн үргэлжлэх хэсэг дээр эвдэрч зүрх алдаа гарах нь маш их тохиолддог. Харин энэ асуудлын шийдлэг болсон бөгөөд бүр богино хэмжээний кино хийж үзлээ. Олон сарын турш зөндөө сайт аргуудыг турш үзээд хамгийн тохиромжтой аргыг нь олсон тул үүнийг та бүхэндээ хүргэж байна. Задлан цэгийн сайтаар ороод онлайн шууд хэрэгжих мэдлэгийг хүлээн аваарай. Дээр нэмээд бэлэн промпт таны ажлыг хөнгөвчлөх, зохиол гаргах урьдчилан сургасан custom GPT хүртэл багтсан байгаа. Яг одоо задлан цэгийн рүү ороод үзээрэй. За одоо бүгдээр 3 дугаар шатны тайлбарлал оръё. AI agent буюу бодож шийдэж өөрөө ажилтдаг химэл оюуханы талаар ярих гэж байна. Эхний шат бол бүгдээрээ асуусан шүү дээ. Хоёр дахь нь бол одоо тодорхой өөрийнхөө мэдээлэл рүү нэвтрэх хийх өгөөд асуултуудыг асуусан. За гурав дахь нь бол өөрөө бод шийдэх юм шүү дээ. За одоо ингээд хамгийн чухал шат буюу та химэл оюуханд иймэрхүү зорилго өглөө гэж бодъё те. Мэдээний нийтлүүдээс үндэслээд миний сошиал тавих сонирхолтой контент постыг бэлдээдэг. Ийм даалгавар өглөө. Тэгсэн чинь AI agent шууд энэ асуултанд хариулахгүй. Тэр эхлээд дотроо бодно те. Гэхдээ энэ мэдээж урт хугацаанд шүү дээ. Маш богинохсон дрэг гэж бодчихно. Тэгэд ингэж бодох нь шүү дээ. Эхлээд нийтлүүд хэрэгтэй нэгтэн. За дараа нь тэднийг цуглуулах хэрэгтэй. Тэгэд гуравт нь гол санааг нь хураангуулна. Дараа нь пост болгож пост бичнэ. Тэгээд дараа нь өөрөө шийдэх нь ш. Энийг Word документ дээр хийх үү, sheet дээр хийх үү, хураангуулсан үйлдэлээ Perplexity руу оруулах уу, эцсийн текстээ cloud-аар хянах уу гэд эднэрийг шийдэх нь. Тэгэхдээ үүнийг хинч зааж өгөөгүй. AI agent өөрөө бодож өөрөө шийдвэр гаргаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энд одоо хамгийн том ялгаа гарч ирж байгаа. Шийдвэр гаргагч нь хүн биш химэл оюухан өөрөө байгаа юм шүү дээ. Бид нар сая 3 шаттай тайлбарт хэллээ шүү дээ. Одоохондоо бид нар 1-р шатн дээр явж байна гэж байгаа. 3 дахь шат бол үнэхээр хүчрхэг өөрийгөө сайжруулах чадвар байгаа. Яг энэ л жинхэнэ AI agent-ийн одоо хүч чадал гарч ирж байгаа. Монголоор одоо AI химэл оюуханы агент гэх юм уу да тий. За жишээ нь одоо LinkedIn дээр пост бичлээд тэгээд дотроос ингэж асууж байгаа. Энэ хангалттай сонирхолтой байна уу гингүүтээ химэл оюуханы агент 3 дахь химэл оюуханыг ашиглаад шилдэг LinkedIn постын шалгуураар үнэлээд өг гэд дотроос асуучна. Химэл оюухан химэл оюуханаас асууж байгаа гэсэн. Хэрвээ тэгээд хангалттай гэсэн үнэлгээ гарах юм бол тэрийгэ засаа, дахиж шалгаа, дахин сайжруулад хийж байгаа. Энэ процессыг хүн биш харин химэл оюуханы agent өөрөө хийж өгнө гэж та төсөөлөөрэй. Тэгэхээр AI agent гэдэг нь ерөнхийдөө энэ процессыг хэлээд байгаа. Өмнө ярьсан зүйлээ бүгдээрээ хураангуул л да. Эхний шат бол энгийн химэл оюухан буюу та асуугаад таны асуултанд хариулна гэж байгаа. Одоо бид нар өдөр тутмын хэрэглэдэг ChatGPT гэсэн үг. Хоёр дахь нь болохоор AI workflow буюу хийх ажлын дарааллыг та автоматжуулна гэсэн үг.
тэр автоматжуулсан зааврын дагуу чинь хиймэл оюухан шийдвэрийг гаргаад хийгээд байна гэсэн үг. AI automation гэдэг ийм видеонууд YouTube зөндөө өгдөг шүү дээ. Та ингээд нэг конов тарангууд тэр нь Excel sheet-нээс чинь үгийг аваад, пост нь аваад, видео болгож хийлээдэг. Энэ бол хоёр дахь шатгаан. За гурав дахь AI agent гэдэг бол яг төгс одоохондоо хэрэглээнд бас хаасаагүй нэвтрэг нь. Энэ бол одоо та зөвхөн зорилгоо л өгнө. Хиймэл оюухан өөрөө бодоод, хэрэгслээ сонгоод, яаж ажиллагаа хийгээд өөрийгөө сайжруулад үнэлгээ өгөөд шийдвэр гаргадаг AI хэлээд байгаа. Бидний ярьж байгаа ярианы сэдв болгохын AI agent-ийг бүр энгийнээр дахиад нэг жишээ авч тайлбарлая л та. Та чинь одоо ингээд видео дүрс үзчихэл л доо жоох урт минуттай ч юм уу тэн дундаас яг цасан дээр болгож байгаа тэр хүнийг олохыг хүсэж байна гэж бодъё. Тийм даалгавар гэх юм бол энгийн хиймэл оюухан бол одоо цаана уу тэр юу вэ гэдгийг тайлбарлая. Автоматчлохоор видео үзээд түлхүүрүүгээр хайдаг гэсэн үг. Тэгэхээр ингээд зааварчлагын дагуу. Харин AI agent минь бол цасан дээр голгож байгаа хүн гэх юм бол одоо тэр цаныг өөрөө ойлгоод видеог өөрөө үзээд хөдөлгөөнийг илрүүлээд тухайн хэсгийг нь олоод катлаад бэлэн клип болгоод танд эн чинь ингээд хинт цагаа өгөхөд бүхнийг бүтээгээд өөрөө хийгээд өгнө гэсэн үг. За ийм л зүйл одоо ирээдүйд болох гэдэг юм шүү дээ. Бид бүхэн өмнө нь хиймэл оюуханыг бол туслагч гэж харж ирсэн. Харин AI agent буюу хиймэл оюуханы агент минь бол ажил гүйцэтгэгч, дижитал ажилтан гэж хэлж болно. Өмнө нь бол одоо хиймэл оюухан бол надад имэйл бичиж өгнө гэдэг байсан. Харин одоо энэ AI agent ажилтанд орохоор миний имэйлийг уншаад хинт хариулах вэ гэдгийг нь өөрөө шийдээд ноорог бэлдээд над зөвхөн батлуулахад бэлэн босон хувилбарыг өгнө гэж байгаа. Энэ бол автоматжуулалт биш ээ. Тэр хоёр дахь төвшин биш. Энэ бол бүр цоо шин төвшин байна. Хэрвээ та өмнө AI agent-ийг зүгээр асуултанд хариулдаг зүйл гэж бодсон бол одоо энэ видеоор таны ойлголтыг багахан ч гэсэн өөрчилсөн гэж найдаж байна. Хэрвээ та санал тэгж байгаа лайк дараарай, мөн комментэн дээр AI agent-ийн талаар хаана ашигламаар байгаа, яаж хэрэглэмээр байгаа өөрийнхөө сан сэтгэлийг бичээрэй. Мөн subscribe дарахаа мартуулцгаа. Учир нь ирээдүйд энэ аль хэдийн эхэлсэн байгаа учраас энэ талаар ярих сэдв хязгааргүй байх шүү. Удахгүй уулзаад дараагийн дугаараар.